Айдас ба сургамж толилуулж байна. Хэд хоногийн өмнө би 50 жигсаал дээр очиж үзэл бодлоо илэрхийлээд оройн гэрийн гадаа ирээд оцлоо орохын өмнө машинаа цоожлоод үзийгээд эргэж хараад цоожлоо. Машины цааны хүн зогсоод байхаар нь ахаад нэг дарчгаад ороод 9 давхраас гартал бүр машиныг минь тойрч үзээд дотгошоо гэрэл тусгаад байхаар нь цагдаа дуудав. Цагдаа ирэхээр нь гараад очтол харин таньдаг эгч манд байж таардаг юм байна. Өө, эгч нь чамтай уулзах гээд дугаарыг нь мэддгүй машины чинь номерыг мэдээд цанхан дээр нь дугаар нь байна уу гэд харж байсан юм. Цагдаач та гомдол саналгүй бол явлаа гэж цаашаа долгионороо яриад яваад өгсөн. Би ч эгчийг дагуулад гэрлүүгээ орлоо. Онцын ярих юмгүй байгаа нэлт байсан ба аяг цай авчгаа дугаарыг мань аваад за эгч нь дараа ирээ. Гэрийг чи мэддэг болсон болохоор гээд гараад явлаа. Би ч ойр зур юм амжуулчаад орондоо ороод маргаашийнхаа ажлыг бодоод засвар цайгаар нь талбай гарч залуустаа дэмжлэг үзүүлэх талаар бодож байгаад унтаад өгөө. Нэг сэрсэн чинь гэрт хүн яваад байгаа нэлт мэдэгдээд өрөөний хаалганы цаанд тулж ирээд хаалга айж явах наашин түлхээд байгаа эсвэл хаах гээд байгаа нь мэдэгдээд эхлэв. Яг тийм үед хулгайч бол авах юм аваад хурдан гараасаа л гэж боддөг юм билээ. Гэхдээ 9 давхарт би өөрөө хаалгаа сайн төгссөн хүн. Гаднаас ямар хүн орж ирэх билээ гээд бодсон бүр айц хүрээд эцсийн зоригоо гаргаад юу ч болоогүй юм шиг сэрж байгаа хүн шиг сэрээд гэрэл асаагаад нойл орж үзье гэж бодоод салгаж босоод гэрэл асаасан юу ч байдаггүй. Хийдимээ өөрийгөө айлгаад байгаагаа тэр үедээ мэдээд жаахан тавшираад буцаад унтлаа. Яг унтаж ихсэн үеэс л нэг юм биш болоод эхэлсэн. Манай хаалганы цаан лифтний тэндээс их том биетэй хар нохоо манай хаалгыг мөргөөд бараг нэвтлээ цөмлөд орж ирэх нь гээд би бүр айчсан өвөө эмигээс өвлөж ирсэн асар басар гээд хоёр нохоотой авдрын цагаар орж байна гэж зүудлээ. Гэтэл нөгөө нохоо хаалга цөмлөд ороод ирсэн. Миний хөлнөөс цуугаа шууд цонхоор үсрэх гээд болдоггүй. Би цаашаа гэж жигээд өшөглөөд арай хийц сэрээ цаг артал сэрүүлэг дуурахаас 10 минутын өмнө сэрсэн болохоор шууд босоод юмнуудаа бэлдээд гэрээс гартал яг үүдэн дээр хар хадагта бог малын гэмээр сүүжний цав цагаас хаалганы гიშгүүрээс хоёр алхмын зайтай байж байх юм. Би ч ихлээр тоог гэж харсан ч анхаарал татаад байхаар нь дөхөө тартал тийм жихүүц сүрмээр зүйл байсан. Гараад лифтэнд ортол лифтний хаалганы дээд агааржуулагчийн зураасанд том шувны өд хатгачихсан байлаа. Хин нэг нь ийм хийж явах завтай байдаг талаар бодоод машин дээрээ ирээд халааж байх зураа урд шөнийн зүүд бодогдоод нөгөө ихчийг арай юм хийгээд байгаа юм биш үз гэж бодон машинаа тойрч шалгатал хой цогны шил арчигчинд нэг цагаан юм хавчуулчихсан байхаар нь хартал их сонин бичгтэй. Тэгээ дээр нь тусаасан гэмээр улаан болчихсон байхаар нь доош нь унгааж хаяад зургийг нь аваад нөгөө ихчих гэдгийг мэдээд хамаатны ихчлүү шууд явсан. Ажлаас чөлөө аваад нарны хороолол орох хооронд 4 хүүхэд урдуур гинэт гарч гүгээд муурны цулцаг зам дээр хөвтөөд ер нь л аваар осол хийчих гээд эвгүй байлаа. Ихчихлүү ортол ихчээ гарах гэж байсан гээд буцаад оров. Би ч шууд та намайг үзээд өгөөч. Зүүд нойроо эвгүй байгаад асуудал орчих гээд болдоггүй. Гэтэл ихч маань заа гэдэл эхэлсэн. Чан хой зүгээс ирж байна гин. Зөвхөл хорсол тээсэн гин. Зүүд нойроор чин зочлоо гин. Зүгээр нэг өнгөрөхгүй гэж байна да. Заяа тавиланч нь эргүүлнэ гэж байх юм. Зуурдын зовлонд унгана гэж байх юм. Зовж дууссан цагт нь замбуулан твээс арчаад хаяна гэж байх юм. Энэ юу болж байна? Гээд шууд намайг дагуулж гараад машинд очиж сууж бай. Би юм аваад араас чинь гарлаа гээд бит хоёр шууд Сэлэнг аймгийн төв рүү явахаар болсон. Тэнд очсон учиртай юм билээ. Бичвэр дундаас гараад ирнэ.
Тэндээ очиод айлд орохгүйгээр шууд буудалд хонсон. Хамаатан садан олуулаа байдагч айлд муу имчирч ороод яхав. Нойр нь хурж байв шууд унтаарай гэд би унтаад л өгсөн. Тэгсэн чинь зүүдэлж байна. Налаа хавцаж гэх юм уу? Хотын зүүн урд зүгээс хараад байх юм. Шүн тасаархууд нүүн нүцгэн зөндөө их даарчихсан. Тэгсэн хойноос хэдэн том биетэй залуучууд хөөгөөд байх юм. Би ч зүхтаагаад зөндөө их даарчихсан, ядарчихсан, бас өсөж сангаж байсан. Тэр хэд ч намайг барьж яваад хүзүүгээр хөлнөөс гинжээр дөнгөлөөд дагуулад гүйж байв. Гэтэл дөрөв талаас хав хар нохоонууд махыг минь тулгартал тасартал сулгааж байсан. Тэгж байгаад би сэрээд шууд л уйлж эхлэв. Тэр үед игч маань "За тавшир. Их чинь юу болоод байгааг мэдэж байна." Гээд бит хоёр унтахгүй нэлийн зүйлийн талаар бодоод ярилцаад маргааш нь зөндөө хөнгөн үйл хийгээд 2 юм уу 3 хүн аваад түшиг сумлуу явлаа. Хамгийн гоё нь тэр их сэтгэл намайг маш гоё болгож байлаа. Түшиг сумлуу ээжийн 2 дүү дагуулад бас ээжийг минь дуудаж ээжтэй хамт яв. Игч болохоор яагаад явж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ л энэ зүйлөө явах хэрэгтэй байна. Гээд нэлээд удаан яваад гацуурт компани урт талаар салаад дахиад явж байгаад их өндөр уулын хажууд ирж "Энд л байна да. Нэг агуу байна. Тэр агуун дээхэн талд манайхны иргэлж байсан хонх байгаа. Тэрийг л хэдүүлээ олж авна да." Гээд застаа хүүтэн дээшээ арай хийж өгсөж гараад нилээн хайсны эцэст агууг нь олсон ч хонхоо олж чаддаггүй. Игч маань хэсэг чимээгүй зогсож байснаа. "Энэ хонхыг олж аваад чиний заслыг энд ичгээд явнаа. Орой харанхуйд энд хийн." Тэгээд манай 2 ах игч 3 агуулуу орж үзнэ гээд ээж бит 2 машинд ороод ээжид зүүд юмнуудаа яриад байж байтал "Хар нохой гэдэг чинь хараал юм уу да? Эсвэл өвчин орох гээд байдаг." Нөгөө 3 маань бууж ирдэггүй. Агуулуу орчхоо таг болчхоор нь санаа зовоод ах руу залхтал "Мэдгүй бит 2-ыг гараад байж вэ" гээд дотор нороо суучглаа. Сая 2 чих тамхи авлаа. Гэхээр нь гайгүй байлгүйгээ дахиад нойр хүрээд ч юм уу. Яагаад ч юм бүүмэд генетл сүлдээд унтахгүй л бол болохгүй юм шиг болоод унтаад л өгсөн. Ээж намайг сэрээж байна. "Миний охин босоорой. Их чин дуудаж байна. Заслыг нь хийнэ гэж байна." Гээд харсан чинь засан дээр суучихсан. Тэр хэсгийн зас нь хайлаад доод газар нь харагдаж байсан. Нөгөө хонхоо олчихсан баруун гарандаа барьчихсан. Намайг дөхөөд очих шууд өөдөөс хүү гэж үлээгээд нүдэн анаас сууж байв гэв. Би нүдэн анаас сууж байтал нөгөө хонхны чимээ чихэн дээр дуграад миний нэрийг хэлээд бурхны ном уншиж байх хооронд би кадр тас. Ухаан алдаал унчихсан. Тэгээд яг өмнөх зүүдэндээ сэрлээ. Хотын урд гүйж яваад хүмүүст баригдаад дөрөв талаас хар нохой зулгаж байна гэж зүүлж байснаа өргөжлүүлээ зүүдэлж эхлэв. Нэг урт хар микро шиг үнэхээр муухай үнэртэй машинд суугаад амар хурдтай давхиж байсан. Гэнэт газар доороос их том эврнүүд цохож гарч ирээд хар хөхөнгийн гимээр үхэр шиг царайтай мөртлөө Blue Sky гимээр хэмжээтэй амтан урд гарч ирээд бид хэдийн машиныг нислаад л унгаачихсан. Тэгээ тэнд явж байсан бүгднийг бариад авсан. Их ууртаа догшин харагдаж байсан хэрнээ маш зөөлхөн гартай. Эрдээ хумстай. Би гарынхан завсраар арай хийж харсан чинь тэр дор манай ихч шар өмсгөлтэй залбираа суучихсан ном уншаад тойроод нилээн хитэн лам гимээр хүмүүс бас тойроо суучихсан. Тэдний гадуур бас баатар гимээр хувцастай хүмүүс. Тэдний голд харин бөө байсан. Бид хэдийг харж байгаа үгүй нь мэддэхгүй байлаа. Ардхан талд нь нөгөө машин тойрч яваад байсан ихч. Нэг казак гэмээр залуутай ахаад намайг гинжлээд яваад байсан хүмүүс. Нөгөө хар нохоонууд тэнд очичихсан болохоор гарт нь байгаад л байсан. Би маш их өвдөж амьсгалж чадахгүй бөхчмдээд ам тэмцэж байтал нөгөө лам нар дундаас нэг лам сүгдэж суугаад
Ахиад хоёр лам ирээд гуруулаа сүгдэж суугаад нөгөө баатрууд дунд байсан бөө өрж сүгдэж суугаад сүүлд нэгч ирж сүгдэж суугаад нэг зүйл гуугаад л байсан. Тэгж яг үхтгийн даваан дээр намайг тэр хэдлөө биш шал өөр зүглөө зүгээр л амхны иш хайж байгаа юм шиг чулуутчихсан. Би нүдэний итэл эмнэлэгт сэрж байна. Ээж минь л хажууд нэлийн ядарсан гэмээр царайтай намайг сэрхий хараад баярлаад нөгөө хэтлөө уцтаж хэлээд тэгээ тэр өдрөөс хойш эмнэлэг 5 онцгойд гарсан. Тэр шөнтөө нийлээд 2 шөнө 3 өдөр сэрээгүй ухаан алдсан юм байна лээ. Дараа нь юу болсон яасан хийсэн талаар асуутал айхтар хараал хийсэн байна да. Ам настай ч холбоотой арай хийж л авч үлдлээ дээ. Дөө минь. Эрлэг Номон хааны баруун матраас хүн аваад үлдэн гэдэг агуу дээдстэй удамтай хүмүүс юм а бид. Гээд намайг уйлуулад ав. Миний харсан тэр том амтан бурхан байсан юм блэ. Тэр хараал хэлсэн ихч бол шунхай муухай авгаа. Явуулдаг казах залуугаараа тийм муухай юм хийлгсэн байна гэсэн. Намайг тэр хатагтай ясыг гараараа барьсан бол газар дээрээ хоолой нь богдож явах байсан гэж байсан юм. Хамгийн эвгүй нь тэр хар нохоо ихний шүнд дайрч орж ирээд дараа шөнө нь баахан хүмүүс гинжлээд нохоо зуулгаад явахдаа намайг ирлэх тушаачсан байсан байна гэж байсан. Тэр хараалыг сарниулаад байхгүй болгосон ч би энэ дэлхий дээр оршихгүй гэх ч юм уу тийм болчихсон байсан гэсэн үг. Дараагийн нэг юм нь эгч тэр агууд ороод хоёр ахыг гадаа зогсож байхад тэр уулын эзэн савдагтай хөөрөлдсөн гэсэн. Эхлээд харахад альбан дээрэнгэлтэй навсаасан дээлтэй сэгсээсэн үстэй хачин царайлчихсан хүлээгээ сууж байсан гин. Тэгсэн ихч хой тал руу өнгөөгөөд хартал нэг талд нь бөөгийн хит сэнгэрэг нөгөө талд нь судар ном байсан гин. За энэ ч манай талынх болоод явчихлаа. Сайн хөөрөлдөй гээд бараг цаг орчим хөөрөлдөж эцэст нь зорилгоо хэлгээд хонх малгай судар жижигхэн бурхан гэх мэт зүйлсийг олж аваад заслаа ихсэн нь тэр. Игч маань дотор 1 цаг орчим болсон гэж бодсон боловч би тэгэхэд 3 цаг орчим хүлээж байсан юм.